Нэг мод жил дунджаар 20 кг нүүрс хүчлийг хийшингэж 2 хүний хэрэгцээт хүчилтөрөгч ялгаруулдаг. Тэгвэл 42,000 мод юуг өөрчилж чадах вэ? Мод ургаж буй орчин тоос жилд буурч хөрсний халалт багасж агаарын чанар сайжирдаг. Бүр энгийнээр хэлбэл 42,000 мод жил бүр 170 гаруй автомашины хортгийг цэвэршүүлнэ гэсэн үг. Эдгээр эерэг нөлөөллийг Architect компани бодит болохоор шийджээ. Тос компани нь Эрдэнэ хотын 50 жилийн хүрээнд ногоо Эрдэнэт хөтөлбөрийг дэмжиж гэр хорооллын 14,000 өрхөд 3 хүртэлх бортогтой модыг хандуулж байна. Намайг Майху гэдэг. За би Architect компани үйлдвэрлэлийн хариуцсан захирал байна. Эрдэнэт хотын гэр хорооллын айлд бүгдээрээ 3 модыг ургуулчих юм бол одоо 10 жилийн дараа гэхэд бол 60 жил гэхэд бол манай Эрдэнэт одоо шал өөр өнгө төрхтэй болчихсон болов гэдэг нь урт хугацааны бодол биднэрт байсан учраас энийг бас ингэ санаачилсан. 2025 оны байдлаар нийт 904,574 мод үрээр тарьж ургуулжээ. За энэ жил бид нэр дахиад 300,000 мод тарина. За ингээд нийт энэ жилийн төгсгөлөөр бол бид нар 1.2 сая мод тарина. Энэ нийт тарих модны хэмжээ бол бид нар 3 сая гэдэг амлалт авсан. За энийг бол 10 жилийн хугацаанд бол хүрэх юм тоо гэж. 2014 оноос хойш улсын төсөвт 436.9 тэрбум төгрөг төвлөрүүлж, үнээс 52.9 тэрбум төгрөг нь орон нутгийн хөгжилд зарцуулагдсан байна. Architect компани нь үйлдвэрлэлтэй ногоон технологиг үе шаттай нэвтрүүлж, нүүрс хүчлийн ялгарлыг бууруулсаар байна. Мөн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг олон улсын түвшинд хэрэгжүүлж, ослын тохиолдолд мэргэжлээс шалтгааллах хөгжлөлийг тэг түвшинд хүргэсэн хамт олон болжээ. Дордохгүй өнгөрч болохгүй нэг зүйл нь Монгол анх удаа олон улсын олимпийн хорооны стандартад нийцсэн мөсөн өргөөг ашиглалтанд оруулсан. Үүнээс гадна нийгмийн хариуцлагын хүрээнд оюутны тэтгэлэг бэлгүүн зулсан. Байгалийн гамшигын эсрэг хандвийг жил бүр хэрэгжүүлж, хүүхэд боловсрал, нийгмийн эдийн засгийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсаар байна. Тэд хариуцлагатай уулуурхайн жишгийг ингэж бүтээж байна. Эрдэнэт хотын түүхт 50 жилийн ойн үйл хэрэгт онцгой хувь нэмрээ оруулсан хандивлагч та бүхэндээ баярлалаа.